хай. Тэгээ танд ч надад ч тий тохиолддог нэг нийтлэг асуудал бол гэр бүлийн бөгөөд хүүхдийн харилцаан дээр ямар нэгэн асуудал байгаад идэг. Гэтэл бид нар тэрийг туулж өөрийнхөө биеэр туулж эсвэл цаавч амьдрах ямар ч шаардлагагүй байна. Тэрийг хүчин твчих ямар ч шаардлагагүй байна гэдгийг л одоо яг ойлгож байна. Юу гэхээр би яг тэр асуудлаа бариад болохгүй байгаа зүйлээ бариад суралцах хэрэгтэй байна. Тэгээд тэр зүйлийг хэрхэн шийдэж болох арга замуудыг хайх хэрэгтэй байна. Боломж үргэлж бидэнтэй хамт байдаг, бидэнд байдаг. Харин юу гэхээр бид нар тэр боломжийг олж хардаггүй. Тэгэхээр та нарыгаа юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ ямар нэгэн асуудал байгаа бол тэрийг бариад шийдэх аргыг хайгаад эхлээрэй. Тэгэх юм бол юу гэхээр боломж байнга байдаг. Тэгээд тэрний төлөө суралцах хэрэгтэй. Тэгвэл тэр асуудал шийдэгддэг. За суралцсны дараах тэр мэдрэмж бол гайхалтай. Өөрөөр хэлбэл би өдөр болгон аз жаргалтайгаар энийг тий чин сэтгэлээсээ энийг өдөр болгон стрессгүйгээр ямар нэгэн санаа зовхгүйгээр тайван амьдрах мэдрэмж бол үнэхээр гайхалтай. Өдөр болгон талархал хүлээж авах, өдөр болгон хайр хүлээж авах тэр мэдрэмж бол үнэхээр гайхалтай. Тэгэхээр та тийм амьдралыг хүсчээвэл өнөөдөр байгаа асуудлаа бариад суралцаарай гэж бас хэлмээр байна.